өндөр байдаг. Боловсролын түвшин ч гэсэн одоо нийт дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийн нэг 80 орчим хувь эмэгтэйчүүд байдаг гэсэн юм статистик байдаг. Гэтэл яг шийдвэр гаргах түвшинд хэдэн хувь байна вэ гэд тэ эргээд харахаар яг одоо томхон шийдвэр гаргах түвшинд бол 16-7% хүрэхгүй юм хувьтай байдаг. Ер нь бол яг шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн асуудлыг ярихаар зөвхөн Монгол тулгамдаад байгаа асуудал юм уу? Энэ монголчууд л одоо монгол эмэгтэйчүүд л ийм шийдвэр гаргах түвшинд олноороо орох гэдэг юм уу гэд хүмүүс магадгүй янз бүрээр харж иж магадгүй. Ер нь бол нөгөө дэлхийн одоо доктортой хөгжлийн зорилт гэдэг зорилт байгаа 2030 он хүртэл хэрэгжүүлэх доктортой хөгжлийн зорилтын гол гаргасан бас санаачлаг гол ерөөсөө үндэслэл нь юу вэ гэхээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 50% хүргэснээр энэ дэлхийн нийтийн ядуурлаас багасгаж болох юм байна. Тэ ажилгүйдлийн асуудал ер нь бол энэ нийгэмтэй холбоотой олон асуудлыг эмэгтэйчүүдээр дамжин шийдэгдэх юм аа. Тэр утгаараа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 50% хүргэх шаардлагатай байна гэдэг доктортой хөгжлийн зорилт гэдэг 2030 он хүртэлх ийм томоохон зорилт төвшүүлээд нэгдсэн үндэсний байгууллагаас гаргаад явж байгаа. Тэгээд доктортой хөгжлийн зорилтод нэгдсэн улс орнуудын нэг нь манайх. Тэгэхээр яг энэ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдснээр нийгэмд эргээд үр өгөж нь ямар талаасаа байх вэ гэдэг асуудлыг бид нараас нөгөө иргэд үзэгчд маань бас ингээд ойлгож аваасаа гэж хүсэж байгаа. Бусдаар яг шийдвэр гаргах түвшинд орно гэхээр нэг юм төрийн ордон сууж байгаа нэг хэдэн эмэгтэй тухайн асуудал биш. Энэ шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн асуудал гэдэг бол баг, хороо, сум, дүүрэг, засаг, захиргаа одоо тэ компани одоо удирдлагын түвшинд хүртэлгээл ингээд яригдах юм бол ерөөс маш одоо өргөн цар хүрээ түвшинд яригдах асуудал байна. Тэгэхээр нөгөө шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсноороо нийгмийн асуудлуудад маш эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг тий магадгүй авилгаас одоо буурах авилга авах асуудал хүртэл ерөөсөө ингээд маш багасдаг гэсэн иймэрхүү эерэг үзүүлэлтүүдийг ярьдаг юм байл л да. Тэр зарим судалгааг та хийж өгч болох уу? Тэг ер нь гадны улс орнуудад нөгөө эмэгтэйчүүдийг яг байглаасаа өгөгдсөн өгдлөн гэж ярьдаг юм байл л да. Илүү жоохон аймхаач гэдэг юм уу тий их хэмжээний мөнгө авахаас одоо айдаг. Дээр нь бол шудраг байдаг эмэгтэйчүүд илүү бас тэгэхээр үр хүүхдээ илүү айрлж хамгаалах ар гэрийнхээ асуудалд илүү их санаа зовдог учраас энэ авилгатай холбоотой асуудал дээр гэсэн эмэгтэйчүүд бол тийм нэг юм зоригтой шийдвэр гаргаж чаддаггүй гэсэн юм юмыг олон улсын түвшинд ярьд юм билээ. Мэдээж яг энэ авилга гэхээсээ илүүтэй шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсноороо яг өөрөө энэ эмэгтэйчүүд өөрөө илүү нийгмийн асуудал одоо гэр бүлдээ хүртэл эмэгтэй хүний үүрэг ямар байдаг вүлээ те аав нь одоо юу гэдгийг гэрийнхээ эдийн засгийг шийддэг бол эмэгтэйчүүд ээж нар бол тэр авчирсан одоо мөнгө төргийг яг юунд яаж зөв зарцуулж үр хүүхдээ яаж зөв хүмүүжүүлэх те энэ гэр орныхоо одоо асуудлыг яаж зөв шийдэх гэдэг дээр илүү нарийн юм руу эмэгтэйчүүд оролцсон өндөр байдаг учраас энэ нийгмийн түвшинд гэсэн дэлхийн нийтэд те одоо энэ нэг бодит жишээ байгаа шүү дээ Монгол улсад. Тэрний юу гэхээр сая анх удаа засгийн газарт 2 эмэгтэй одоо сайд байсан. Саран гэрэл сайд, цугласмаа сайд гэдэг 2 сайд байсан. Тэр 2 сайдын үед эрүүл мэндийн хичээлтэй болсон бид. Энэ бол бодит утгаараа нэг жишээ. Тэгэхээр эмэгтэйчүүд оролцоод ирэхээр энэ эмэгтэйчүүд ерөөсөө нийгмийн боловсролын асуудал, эрүүл мэндийн асуудал, халамжийн асуудал те хүмүүсийн ингээд бүх талын нийгэмтэй холбоотой нийгмийн чанартай асуудлууд төр маш олон эрг өөрчлөлтүүд гардаг юм а гэд энэ бол зөвхөн Англи яриад байгаа юм биш. Дэлхийн нийтийн доктортой хөгжлийн зорилт гэд дэлхийд хэмжээнд судалгаа хийгээд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог бол 50% хүргэх юм а гэд маш олон улс орнуудад одоо ерөнхийлөгч эмэгтэй ерөнхийлөгч нар гарч ирж байгаа сүүлийн үед те эмэгтэй ерөнхий сайдтай эмэгтэй их хурлын даргатай парламентын гишүүд гэхэд Кубас гэх чинь 48% нь парламентын гишүүдийн 48% нь эмэгтэйчүүд байдаг. Гадаадд сууж байгаа элчин сайдуудын 45% нь эмэгтэйчүүд байдаг ч гэдэг юм. Тэг чинь ингээд эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн үед аягүй их сайн нэмэгдэж байгаа. Эмэгтэйчүүдийн оролцоо чухал байна гэж байна. Тэгэхээр оролцоог нэмэгдүүлэхийн тулд нөгөө эмэгтэйчүүдийн манд боловсрал болоод хөгжлийн асуудал яригдана. Энэ чиглэл дээр бид юу хийх шаардлагатай болж байна? Ер нь бол яг боловсролын хувьд түрүүн биелсэн шүү дээ. Нийт Монгол улсад дээд боловсрол эзэмшсэн иргэдийн одоо 80 орчим хувь эмэгтэйчүүд байна гэдэг. Гэтэл яг энэ дээр хөгжилтэй холбоотой асуудлууд дээр илүү анхаарах цаг болжээ гэж харж байгаа. Хөгжилтэй холбоотой асуудал гэхээр эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжлөөс ахуулаад тэ нийгэмд үүсэх үүрэг орол тухайн яг мэрэгжилтэй мэрэгших асуудал ч гэдэг юм уу. Илүү энэ дээр нь илүү анхаарал хандуулж ажиллах шаардлагатай болоо гэж харж байгаа. Тэгэхээр нөгөө боловсрал гэдэг бид нар зүгээр нэг хэмжигдэхүүнээ нэг дээд сургуулийн дипломоор хараад авах бус тэ илүү нөгөө тэрийгэ мэрэгшүүлж хөгжүүлэх тухайн ажлын байр суурь албан тушаал дээр одоо дэвшигт нь хүртэл ингээд одоо хөгжүүлэх шаардлага байна гэж харж байгаа. Хоёр дахь гэх юм бол ерөнхийдөө яг нөгөө 80% боловсралтай эмэгтэйчүүдийн маань яагаад шийдвэр гаргах түвшинд 20% орохгүй байна вэ? 20% хүрэхгүй байна гэдэг те. Дэлхийн нийт юу дундаж хэмжээнээс шийдвэр гаргах түвшний оролцоогоор манайх бол 23 орчим хувиар доогуур байна гэсэн юм статистик бас байдаг. Энэ юутай холбоотой байна гэж бодож байна. Өмнө одоо жишээ нь ялцсан эмэгтэйчүүд нь өөрсдөө одоо шийдвэр гаргах түвшинд оролцох гэсэн хандлага бас их сул байна гэж бодож байна. Нөгөө талаас нийгэм хүлээж авахын байдал хоёр янзын
бас талтай. Яг манад ч бас нэг жоохон соёлын ялгаа байдаг шүү дээ. Нөгөө нэг эцгийн эрэгтэйс ч гэдэг юм уу те ер нь одоо эрэгтэйчүүд нөгөө голлох байр суурийг эзэлдэг гэдэг утгаараа гэтэл яг үүндээ нийгмийн одоо ингээд албан байгууллагуудыг харж байхад томоохон дарга нар бол эрчүүд байдаг. Яг дундаж гүйцэтгэх шатанд бол дандаа эмэгтэйчүүд байж идэг те. Тэгэхээр эргээд нөгөө энэ чинь бас л хэд хэдэн талын л одоо байгаа л да. Мэдээж эмэгтэйчүүд маань өөрөө яг тэнд манлайлж оролцоо шийдвэр гаргах түвшинлөө ялангуяа улс төрлөө орлоод гэхэд тэнд нөгөө эдийн засгаас холбоотой асуудал байж идэгтэй эмэгтэйчүүдийн эдийн засгтай холбоотой асуудал байдаг. Хоёр тэгэхээр яг нөгөө эрчүүдээ энэ зэрэгцээ тэр хэмжээний мөнгө олсон байх боломж бага шүү дээ. Эмэгтэйчүүд өөрөө хүүхдээ гарган дөрүүлнэ, гэр бүлээ хайрлаж боломжтой асархаас ахуулаад нөгөө гэр бүлдээ гүйцэтгэх үүргээсээ гадна хажуугаар нөгөө бизнес хийгээ явахад боломж нь бас бага байдаг учраас тэр утгаараа нөгөө эдийн засгийн хувьд шүүр байдаг. Хоёр тэгэхээр хүлэн зөвшөөрөх асуудал те. Яхаараа эмэгтэйчүүд заавал даруулах гэдэг ч юм уу. Эргээд бас нөгөө эмэгтэйчүүд ч гэсэн за би одоо явах те энэ ажиллаа хийгээд явж л одоо болж энэ дооч гэдэг юм уу те. Ингээд тал талын л асуудлууд байгаа. Яг эндээс үүдээд ингээд асуухад бас нөгөө гэр бүлийн хүчирхийллийн асуудал яриад эхэлж байна. За нэг талаас ингээд нөгөө эмэгтэй нийгмийн хандлага те эмэгтэй ингээд хүүхдээ асраал ингээд нэг хүний даар гэрээ найдвартай артал болоод байж явах хэрэгтэй гэдэг ч юм уу. Магадгүй энэ маань нийгмийн сүлжээнээс ингээд харахад л анзаарагдаж байна л да. Зөвхөн хэдийгээр ингээд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэе гэж ярьж байгаа боловч аливаа нэг асуудал болоход хүмүүс одоо юу гэдэг эмэгтэйчүүдийг буруутгах ч гэдэг юм те. Эсвэл за эмэгтэй хүн байтлаа энийг твчгүй ийм амьдрал байдаг чи гэдэг юм уу. Эсвэл нөгөө малгай хагаравч толгой хагаравч малгай дотроо гэдгээр яагаад явж болдгүй ингэдэг байдлаар хандах нь өөрөө нөгөө эргээд гэр бүлийн хүчирхийллийг бас нэг дамжруулах, нуугдмал байдалд оруулах тал дээр ер нь бас асуудал үүсгэж ингэж яриад байдаг. Тэгэхээр ер нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг эмэгтэйчүүдийн холбооны зүгээс ер нь хэрхэн авч үзэж байна. Энэ талаар ер нь бас ямар ажил хийж байгаа бол гэдэг. Яг нөгөө гэр бүлийн хүчирхийлэл гэж харах гэхээсээ илүү бид нар нөгөө ерөөсөө нийгэмд үүсэж байгаа хүчирхийлэлтэй холбоотой асуудал руу илүү анхаарах хэрэгтэй байх гэж байна. Мэдээж хүчирхийлэлд өртөж байгаа нийт одоо хүмүүсийн нэг гэр орчим хувь нэмэгтэйчүүд байдаг. Бас нэг 5-6% нэрчүүд байдаг гэдэг юм статистик байдаг юм билээ. Ер нь яг одоо нөгөө олгоо хагаравч тоогон дотроо гэдэг түрүүн тий бид хэлсэн нөгөө монголчууд асуудал байвал гэр дотроо шийдэх хэрэгтэй гэдэг шийдэж болохгүй бас асуудлууд байдаг. Тэгээд нөгөө талаараа бас гэр бүлийн одоо нөгөө эр эмээ хооронд дэлжиг бууж ороод гэдэг манай ардын үг гэдэг чинь яг айлын амьдрал руу биднээс хөндлөнгөөс оролцоод байх зөв үү буруу юу гэд. Гэхдээ мэдээж нуугаад ах асуудал бол биш. Тэ энэ бол нууж болохгүй. Энийг хинч нүдээрээ харчаад бас чимээгүй өнгөрөөж болохгүй асуудал. Би бол зүгээр хувийнхээ хувьд эмэгтэй хүн хүүхд гаргаснаа төлөөлж аргах хэрэгтэй гэж бодож явдаг хүн. Гэхдээ мэдээж Монголын мянган ээж нар те хүүхдээ гаргачаа зүгээр бид нар жаргах хэрэгтэй гэд зүгээр бас тийш хараад хэвтэйг байх гэж бодож байна. Хүүхдээ өсгөнгөө хажуугаараа гэр орондоо те өөрөө ажил төрлөө хийгээд бас гэрийнхээ эдийн засгт тодорхой хувь нэмэр оруулаад явж байгаа. Гэхдээ ер нь бол яг энэ хүчирхийлэл өртөж байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь эдийн засгийн хувьд хараат байдал их өндөр байдаг. Эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байхаараа хүчирхийллүүлээд байгаад байдаг. Өөрөө эргээд өөрөө хүчирхийлүүлж байгаа хүн хүүхдээ хүчирхийлүүлээд байж ийм одоо зүйл байдаг юм билээ. Тэгэхээр нөгөө нэг ялангуяа нөгөө эмэгтэйчүүдийг энэ гэр бүлийнхаа хүрээнд одоо хүүхдээ жишээ нь гэртээ хүүхдээ асраа сууж байгаа 98 орчим ээж Монголд байдаг те. Хүртэлгоос нь 72,000 гаруй ээж байна. Хүлээн бэрхшээлтэй 110,000 иргэн байна ч гэдэг юм уу. Эргээд ахаар нөгөө нэг тэр бичил бизнесийг хөгжүүлэх хүүхдээ хараад гэртээ сууж явахдаа те амралтч үл одоо 3 жил хүүхдээ хараад гэртээ сууж явахдаа магадгүй тэр эмэгтэй хүн өөрөө гэртээ орлогоо олох боломжийг нь ингээд бас засаг төрөөс дэмжиж өгөх ийм тогтолцоог бий болгож өгөөч гэж бид нар бас засгийн газартаа яриад яваад байгаа. Ер нь бол яг энэ чинь эмэгтэй хүн өнөөдөр та мэдж байгаа 98,000 ээж гэдэг тэгэхээр тэр халамжийг хүртэж байгаа нэг 50,000 төгрөгийн асуудал байдаг шүү дээ. Хүүхдээ декрет аваад гэртээ суугаад сар 50,000 төгрөг гэдэг. Яг үндэ тэр 50,000 төгрөгөөр тэр айл амьдрах уу? Тэр ээж тэр хүүхднийг одоо памперс аваад бараг дуусах хэмжээний те. Сүүнийх нь мөнгөнд ч хүрэхгүй хэмжээний л мөнгө шүү дээ. Гэтэл зөвхөн нэг 50,000 төгрөгчөд бид бол хараад байна гэж суугаад байх биш. Тэр илүү эмэгтэйг нөгөө хөгжүүлээд өөрөө гэртээ хүүхдээ харангаа орлох одоо бичил бизнес эрхлэх энэ боломжийг л бид нар шийдэж өгмөр байгаа. Тэгэхээр бичил бизнесийн зээлийн асуудал эргээд бичил бизнес олох тэр тогтолцооны асуудал тэр системийг төр засагт хамтраад бид нар зохион байгуулад хийчих юм бол энэ нь эргээд нөгөө эмэгтэйчүүд эдийн засгийн хараат бус байгаад ирэхээр өөрөө би даасан байдал руугаас их ордог ийм одоо сайн талтай. Тэгэхээр ерөөсө хүчирхийлэл ярахаар суур асуудлын нэг нь
эмэгтэйчүүдийн эдийн засгийн асуудал зайлшгүй яригддаг. Тэгэхээр яг энэ тогтолцоог өөрчлөхийн тулд энэ чиглэлээр одоо эмэгтэйчүүдийн байгууллага хэдийн одоо ажиллаад эхэлсэн гэж ойлгож байна те. Хэдийнээс одоо нэг одоо юу гэдэг анхны одоо бичиг баримтад боловсруулагдаад ч гэдэг юм уу ер нь бол эхлэх одоо боломжтой гэж харж байна. Яг манай нөгөө Монголын эмэгтэйчүүдийн холбоог нөгөө 95 жилийн төвөгтэй Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага гэхээр ингээд төрөөс мөнгө авдаг төрийн байгууллага юм шиг хүмүүс хараад байдаг. Өнөөдөр хүртэл эмэгтэйчүүдийн холбоо 90 оноос хойш сүүлийн 30 гаруй одоо 30 орчим жил ерөөсө төрөөс нэг төгрөгийн дэмжлэг аваагүй. Сая олон улсын чуулган ихтэй харин бид нар засгийн газарт бас санал тавьж бид бас олон улсын сайн туршлагыг судалж те экспертүүдээ сайн мэдээлэл авч хоорондоо ч гэсэн бас энэ асуудлаа ярилцах шаардлагатай байна гэж бас нэг хэдэн төгрөгийн төсөв авч энэ илүү сайхан ирээдүйн төлөөлөд олон улсын чуулганыг зохион байгуулсан байгаа. А ер нь бол яг одоо бид бол Монголд 21 мянган төрийн бас байгууллагадаг. Тэрнтэй л нэг ижил үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага. А эмэгтэйчүүдийн холбооны хувьд одоохондоо бол бид нар стратегийн бичиг баримтууд маань бас гарч байна те ойрын 5 жил ирэх 30 жил 2030 он хүртэл хатуртай хөгжлийн зорилттой уялдуулаад бид бас стратеги дээр ямар одоо тэг агуулга юм шингээх үгээд мэдээж яг хуу эдгээр одоо асуудлууд маань гараад ирэхээр бид нараас төр засагтай хамтарч ажиллах одоо дагалдах бичиг баримтууд маань гарна л да. Гэхдээ засгийн газартаа бид нараас хамтын ажиллагааны тодорхой саналуудаа гаргацсан зарим яамдууд руу бас санал хөргүүлсэн гэр бүл хүүхд залуучдын газар руу хөргүүлсэн ч гэдэг юм. Төртөө хамтрах ажил маань явж байгаа. Эргээд эмэгтэйчүүдийн холбоон дээр бол манайх яг уран бүсгүйчтэй нийлгээд нэг сургалтын төв байгуулсан. Өнгөрсөн 5 сард байгуулсан. Тэгээ би ажиллаад одоо яг нэг 14 хоногийн дараа 1 жил болох гэж байгаа. Тэгээд яг өнгөрсөн 1 жилийн хугацаанд бас 17 аймгаар 26 удаа орон нутгийн томилт хийсэн, 2-3 удаас гадаад томилт хийсэн, нэлээд олон сургалтууд зохион байгууллаа. Тэгээд өнгөрсөн 5 сард бид нараас хөдөлмөрийн яамнаас нөгөө сургалт хийх зөвшөөрлөө аваад эн чинь зүгээр хийгээд маргааш хийчихгүй те тодорхой хэмжээний хуулийн дагуу бид нар зөвшөөрөл бичиг баримтууд бүрдүүлэх ёстой. Тэгэхээр ажил авснаас хойш яг энэ зөвшөөрлийг аваад 5 сард бид нар нэг 5 сарын дундуур маглан итгэмжлээ авсан, зөвшөөрлөө авсан, биржийн зөвшөөрлөө авсан гэдээ бүх зөвшөөрлүүд авсан. Тэгээс дээл орох сургалт явуулсан байгаа. Сургалт маань нэг 14 хоног биш 14 эмэгтэй сурсан орон нутгаас болон одоо зарим нэг нийслэлийн дүүргүүдээс ирж оролцсон эмэгтэйчүүд оролцсон байгаа. Одоо сургалт маань яг одоо дахиад эхлэх гэж байна. Өнөөдрөөс бол бид нар танхимын сургалтууд эхэлсэн эмэгтэйчүүдийг хөгжүүлэхтэй одоо салбар бүрийн одоо эмэгтэйчүүдийг авчирж ирчүүд аав нар ээж нар бүх л одоо төвшний салбарын манлайлагч нар те туршлагатай хүмүүс юу байна? Энэ чиглэлээр бид нар танхимын сургалтуудыг зохион байгуулах гэдэг юм. Магадгүй октоодод хүртэл бид нар одоо ингээд октын эмчтэй холбоотой эмэгтэйчүүдийн эмчээр одоо те зөвлөгөө өгөхөөс ахуулаад гээд мэдээж танхимын сургалтыг бол яг зөвхөн энэ чиглэлд гэхээсээ илүүтэй илүү олон чиглэлд зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэгээд цаашдаа ер нь бол энэ хүний хөгжлийн асуудал дээр бид илүү засгийн газартаа хамтарч ажиллаж те ялангуяа энэ аймаг орон нутаг сум дүүрэг тэгээд тэр дундаа энэ чинь зөвхөн хүүхдээ хараа сууж байгаа ээжүүдээс гадна айгүй эрт тэтгэвртэй гарсан эмэгтэйчүүд бас байдаг 45 настайдаа 50 настайдаа гэдэг нөгөө ажлынхаа нөхцөл байдлаас шалтгаалаад эрт тэтгэврт гарсан эмэгтэйчүүд манайхан тэгээд нөгөө хандлага нь тэтгэврт гарчхаараа өө энэ хөвшин хүн энийг ажилуулах бараг те одоо юу ч гэдэг тэтгэвртэй гарсан учраас гэдэг ийм хүлээж авдаг. Гэтэл тэр яг 45 настай 50 настай эмэгтэй чи эд хийж бүтээх насны ийм одоо эмэгтэйчүүд байдаг учраас эргээд энэ эмэгтэйчүүдийг ч гэсэн ажлын байранд зуучлах, эдгээр эмэгтэйчүүдийг сургах, хөгжүүлэх гэд ер нь бол их л олон ажил хийх шаардлагатай байгаа. Гэхдээ эхлээд явж гин ямар ч байсан үр дүн бол бас харагдаж байгаа тодорхой хэмжээнд. Тэгээ 17 аймгаар 26 удаа явахдаа би өөрөө энэ хүчирхийлэлтэй холбоотой сэдвэр гэр бүлтэй холбоотой сэдвүүдээр өөрөө бас лекц тавьсан. Манай эмэгтэйчүүд холбоо өнгөрсөн 3 сарын 7-нд соёлыг түгээгч гэдэг 9 залууг бас соёлыг түгээгч гэж нэрлсэн. Тэгээд тэр залуучуудаа бас зарим нэгэн дагуулж яваад орон нутагт ингээд лекц сургалтууд хийхээс ахуулаад ингээд нэлээдгүй одоо ажлууд зохион байгуулалт явьж байгаа. Гэр бүлийн асуудал гэж ярихаар өнөхөр яалтчгүй одоо чухлаар тавигдаж байна л да. Ялангуяа сүүлийн үед үүсэж байгаа асуудал ер нь нийгмийн ингээд амьдралаас харахад гэр бүлийн үнсэн, гэр бүлийн орчин одоо энэ хууль эрх зүйн орчны хамгаалалт гэдэг юм одоо зайлшгүй ярих шаардлагатай зүйл болчиход байна. Энэ утгаараа гэр бүлийн тухай хууль ер нь ярилтаа батлагдах шаардлагатай байна тийм. Гэр бүлийн тухай хуулийн одоо энэ өөрчлөлтөнд шинэ энэ хуулинд ер нь асуудлыг тусгах талаар эмэгтэйчүүдийн холбоо ер нь хэрхэн ажиллаж байгаа. Энэ дээр ер нь хэр оролцоотой байгаа. Тийм. Ер нь бол яг гэр бүлийн тухай нөгөө хууль яг би бас ажиллаа авч явах үед ингээд ерөнхийдөө өргөн баригдаад явцсан. Тэгээд энэ удаагийн хуулийн дээр бол бид нараас 2-3 хуульчтай уулзаад тодорхой саналуудаа ярихад зарим нэг саналууд бол орцсон явж байгаа юм билээ. Гэхдээ яг үнэндээ энэ хуулийг зөвхөн батлагтаасаа л гэж бид нар одоо залбирч байгаа. Яг тэгэхээр энэ өнөөдрийн бидний мөрдөж байгаа гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан хуулиар өнөөдөр бид нар 20 жилийн дараа энэ хуулиаг хэрэгжүүлээ явж штэ. Гэтэл энэ одоо өргөн баригдж байгаа гэр бүлийн тухай 99 оноос хойш өнөөдөр хүртэл 20 жилийн хугацаанд 3 удаа өргөн баригдсан байт юм билээ гэр бүлийн тухай хууль. Тэгээ ерөөсө батлагддаггүй. Гол нь одоо ингээд энэ батлах шаардлагатай бид нар дэлхийн ертөнцийн систем биздээ хиймэл оюун ухаан
нөгөө дижитал дэлхий гэдэг амар юм яриа сууж хат бид нар 99 оныхоо гэр бүлийн тухай хуулийг яаж өөрчлөх вэ гэдэг тухай юм яриа сууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ намрын гэр бүлийн тухай хууль батлагтаасаа гэж байгаа ямар ч юм нэг алхам урагшлах хэрэгтэй. Магадгүй алдаа оноо бол байгаа. Гэхдээ дараа нь засаж сайжруулаад явах боломж бол бас байгаа гэдгийг харж байгаа. Тэгэхээр энэ намар одоо энэ намрын чуулганаар гэр бүлийн хуулийн маань батлаад өгөөч гэж одоо бас энэ их хурлынхаа гишүүдээс энэ хууль батлагч нараас боловсруулагч нараас хүсмээр байгаа. Эмэгтэйчүүд холбооны ерөнхийлөгч маань ирсэн байгаа учраас охид эмэгтэйчүүдийн асуудлыг зайлшгүй хөндөж асуух, илүү их голцолж асуух шаардлагатай болоод байл та. Тэгэхээр танаа нэг сошиал Facebook хуудаснаас бас нэг зар хавж исэн хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар эмэгтэйчүүдийг одоо хандаж болно гэсэн нэг зар багш гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ талаар дэлгэрүүлж яриач. Мэдээж маш олон эмэгтэйчүүд бас одоо өрх толгойлж байгаа эцгүүд тийм ээ хүүхдийнхаа тэтгэмжийн асуудлыг шийдэж чадаагүй, тогтоолгож чадаагүй, тогтоолгосон байлаа гэхэд авч чадаагүй ингээд олон хүмүүс явж байгаа. Ийм нөхцөлд одоо яг ямар хуу хууль зүйн тусламж зөвлөгөө үзүүлэх гэж байгаа юм бэ? Тийм ер нь яг хоо бид нар өнгөрсөн авраас хойш нэг ер нь энэ бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой энэ нийгэм төсөлтэй хүчирхийлэлтэй холбоотой өнгөрсөн аврал нэлээдгүй одоо томоохон асуудлууд иглэн ш нийгэмд те тэрнтэй холбоотой бид нар их хурлын даргын нээлттэй сонсголын үеэр нэг 8-9 хуульд ингээд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна гэж санал хүргүүлсэн. Тэрний нэг нь хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал. Ер нь бол яг хүчирхийлэлтэй холбоотой асуудал. Тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал ярихаар манайх ялын бодлого яриад байдаг байхгүй. Ялын бодлого ярихдаа хин нэг хүний эрхтнийг таслах тухай асуудал бас яриад байдаг. Тэгэхээр бидний хувьд бол ямар нэг эрхтэн таслаад хэрэггүй. Зүгээр илүү бүр энэ улс ууртаа хандаж те асуудлын бүгдийг олон талаас нь бид нар нэлээд цар хүрээтэй хандаж энэ дээр орох хэрэгтэй гэдээ бид нараас нэг 8-9 хуулийн одоо энэ эдгээр 8-9 хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдэг нэг хуулиудын асуудлыг ярьсан. Тэрний нэг нь энэ хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал. Түрүүн би эмэгтэйчүүдийн эдийн засгийн асуудал нь өөрөө энэ хүчирхийлэлтэй өртөх бас нэг хараат байдал нь хүчирхийлэлд өртөх нэг шалтгаан болд юм а гэж ярьсан. Яг үүндээ энэ хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал эмэгтэйчүүдтэй хамаагүй юм шиг мөртлөө бас хамаатай асуудал. Нөгөө талаараа энэ бол яг үүндээ хүүхдэд хамгийн хамаатай асуудал байхгүй. Өнөөдөр мөрдөгж байгаа хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудал. Өнөөдөр Монголд 96 орчим мянган өргөтлөөлсөн аав ээжүүд байгаа. Аав ээжүүд 72 мянга гаруй ээж байна. Тэрний зам 36 мянга гаруй насан туршаагүй хүүхэд байна. Тэрний 80 орчим хувь нь бас хүүхдийн тэтгэмж авч чаддгүй маа гэд. Авч чадахгүй байгаа шалтгаан нь ерөөсө шүүхэр тэтгэмжинд тогтоогдсон мөртлөө авч чадахгүй байна гэд магадгүй хаяг нь олдодгүй ч гэдэг юм уу, ажил хийдгүй, орлогогүй гэл янз бүрийн шалтгаан ярьдсан байл. Гэхдээ энд бол өнөөдөр яг үүндээ хүн эцэг хүн болж байгаа алтай их хүн болж байгаа тэр хүүхдийн өмнө шууд утгаараа хариуцлага хүлээх үүрэгтэй. Тэгээ ялангуяа шүүхээр тэтгэмжинд тогтоогдсон байхад энэ бол энэ хариуцлага яагаад энэ шүүхийн шийдвэр биелэлээ олохгүй байна вэ те? Яагаад энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн асуудал ингээд явахгүй байна вэ гэдэг нэг асуудал. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос ямар одоо энэ 10 сарын 2-ны 14 цагт бид нар энэ өргөдлөөс аав ээжүүдийг одоо цуглуулж нэг уулзъя. Санал солилцъя. Тэгээд бас нэг 4-5 хуульчид байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар бид нар уулзалт зохион байгуулж байгаа. Асуудал нь яг хаана байгаа юм? Гарц нь ямар байх юм? Шийдэл нь юу байх юм? Хуулийн дээр яаж оруулж өгөх юм бол илүү боломж байна гэдэг. Яг үүндээ хүүхдийн тэтгэмжийн асуудал бол жижигхэн асуудал байхгүй юу? Маш жижигхэн асуудал. Тэрний цаана тэр хүүхдийн боловсролын асуудал, эрүүл мэндийн асуудал, сэтгэл санааны асуудал, тэр ээжийн асуудал гэдэг олон асуудлыг бид өнөөдөр ярихгүй зөвхөн тэтгэмжийн асуудал яриа сууж байгаа. Тэ. Тэгэхээр энэ чиглэлтэй энэ асуудлыг бид нар ер нь бүгдийг ярих хэрэгтэй. Хүүхдийн асуудал гэхээр бид нар тэтгэмжээр хязгаарлаж болохгүй. Тэгэхээр удахгүй одоо 10 дугаар сарын 11-нд охидын өдөр гэж болдог тийм ээ. Тэгэхээр сүүлийн үед ялангуяа бага насны охид хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа тохиолдол улам бүр ихсээр байна. Бүр хэн үлдэж ийнэ гэхээр ураг төрлийн төвшөнд гэр бүлийн төвшөнд үлдэгдэж байна гэж байна. Тэгэхээр яг ийм нөхцөлд энэ охтуудыг бага насны хүүхдүүдийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал зайлшгүй гарч ирнэ. Яаж энэ хамгаалтыг, яаж энэ орчныг сайжруулах вэ гэдэг дээр. Тийм, ер нь бол яг хоо энэ үнэхээр маш хүнд сэдв, маш одоо ярихад ч хэртэл ингээд аюу хэцүү. Гэхдээ ярихгүй байж боломгүй. Энийг бид нар хүүхдээ бид нар хамгаалахгүй бол хэн хамгаалах вэ? Тэгээд 2019 оны эхний 4 сарын байдлаар 69 охин, насан туршаагүй 69 охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг гэсэн ийм статистик гарсан байдаг. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 30 орчим хувиар өсчээ гэж. Тэгээд тэр одоо бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 85% нь дандаа ойр дотноос, 10% нь төрсөн эцэг нь, 20% нь хойд эцэг нь, Тэгээд одоо аавынхан дуу, ээжийнхэн дуу хамаатан садаа хажуу айлын хөрш. Ер нь л дандаа мэддэг, таньдаг ойрын хүмүүс. Тэгээ эргээд энэ ярихаараа
тэр хүүхдүүдтэй холбоотой энэ хэрэг шийдэгдсэн одоо тэр асуудлууд нь одоо одоогийн эрүүгийн хуулиар эн чинь ялын дээд хэмжээ нь 20 жил чанга дэглэмд хатуу дэглэмд одоо 20 жилийн юм ял одоо ялтаа. Гэтэл яг энэ одоо шүүхээр шийдэгдсэн 250 одоо хэрэг байд юм бэлээ. Гэтэл яг энэ дээд хэмжээ авч ирсэн тохиолдол нэгхэн байдаг. Тэр нь өнгөрсөн жил 13 настай охины асуудал дээр ялын дээд хэмжээ авсан. Гэхдээ тэр чинь өөрөө хоёр эрүүгийн хуулийн хоёр тусгай санкцсэн. Нэг нь хүн амны хэрэг, нэг нь бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал гэдэг. Яагаад энэ хуулийн асуудал те яагаад тэр гэмт хэрэг үйлдсэн бүхэл бүтэн нэг хүний амьдралыг дуусгацсан тэр хүн яагаад 2 жил ял авч байгаа? Яагаад 5 жил ял авч байгаа ингээд ялын бодлоготой холбоотой асуудал яригдмаар байгаа. Ялангуяа нөгөө гэр бүлийн орчинд үйлдэгдсэн учраас нөгөө аав нээж хамгаалаад ингээд эсрэг мэдүүлэг өгдөггүй, гэр бүлийнхнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг юугаар ч юм ингээд дарагдаад байна гэдэг юм шүүгч. Тэгээ ер нь бол хараа шүүхтэр ч юм уу энэ цагдаа дээр мэдгдсэн нэг 1500 орчим хэргийн асуудал яригдээ. Мэддэгдээгүй 1000 байгаа шүү дээ. 1000 байгаа. Гэр бүлийнхаа хүрээнд дарагдаад өнгөрцөн. Гэр бүлээ бод бити тийг инг гэдэг те. Гэтэл мэдгдсэн дундаас нь бас нэг 200 300 орчим хэргийн шийдэгдсэн байдаг. Шийдэгдэхдээ тэр ялын дээд хэмжээ ч юм уу үнэхээр тэр хүссэн одоо юу гэдгийг хангалттай тэр ялынх нь юм хэрэгжидэггүй тэ энэ эргээд яаж нэхэр нэгдүгээр тэр ойр дотносоо байдаг асуудал. Хоёрдугаар тэгэл тэр шүүхэд төлөөлж байгаа этгээд нь насанд хүрсэн этгээд байдаг. Тэр хүүхдийг хэн төлөөлж ийнэхэр мөн л аав ээж нь ах トゥ нь хамаатан садан төлөөлдөг. Нөгөө талд нь нөгөө хамааралтай бүхий этгээд байдаг учраас энэ нь өөрөө ялыг одоо завших асуудал гарч байна гэж манай эмэгтэйчтэй холбооноос үзэж байгаа. Тэгэхээр тэр 8 хууль өөрчлөлт оруулах нэг асуудал нь энэ ял завших бодлогын асуудал. Ял завшаад байна гэж бид үзэж байгаа байхгүй. Бүхэл бүтэн нэг хүнийг те амьдралын дуусгаад яг үндэд чинь тэр хүүхдээр хязгаарлагдахгүй бүхэл бүтэн гэр бүлээрээ хохирдог насан туршийн хохирогч байж идэг. Сэтгэл санааг нь яах юм те эргээд яг энэ баггүй юу. Нөгөө хүчиндэгч этгээдийг одоо хэрэгт шийтгцэн л бол одоо асуудал дуусчлаа гэж хараад байгаа байхгүй юу. Нөгөө хүүхдийг насаараа одоо тэр авсан сэтгэл зүйн гэмтлийг яах вэ? Би эргэтний одоо эрүүл мэндийн хохирлыг яах вэ? Маш олон асуудал. Тэр сэргээх хэмжлэгээ одоо энэ асуудлыг хэрхэн шийдэж хуулинд яаж тусгаж өгж ийн хүүхдийг хохирлгүй болгох нөхөн сэргээхийн сэтгэл зүйн хэмжлэгэнд хамруулах гэдэг энэ олон асуудлыг тусгах тал дээр юм хийх хэрэгтэй болоод байна. Одоо бид нар маргааш нөгөө уртлагаас ээжтэй уулзахад бас нэг 5 хуульч ирнэ гэж байгаа. Монголын эмэгтэйчдийн холбооны дээр туйлын бодлогын зөвлөл гэж байгуулсан. Хажуугаар нь бид нар бас энэ нийгэмд нэлээдгүй одоо бас дуу хоолойгоо хийгээ явж байгаа сайн хуульч бид бас хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ намар бол бид нар энэ уртлагаас ээжүүд буюу энэ тэтгэмжээ авч чадахгүй байгаа хүүхдүүдтэй холбоотой, хүүхдийн тэтгэмжтэй холбоотой нэг асуудал, нөгөөх нь энэ бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлууд дээр нэлээд одоо анхаарч ажиллана гэсэн юм төлөвлөгөөтэй явж байна. Тэгэхээр яг тэн дээр бол тэр нэгдүгээр ялын бодлогын асуудал ямар байх юм, ял завшаад байгаа асуудлыг яаж таслан зогсоох юм, дээр нь тэр хүүхдүүдийн сэтгэл санааны хурлыг хэн төлөх юм, яаж төлөх юм, ямар байдлаар эргээд нөхөн сэргээх эмчилгээнээс ахуулаад тэн дээр яаж илүү асуудлыг бодлогын түвшинд хийх вэ гэдэг дээр бид илүү анхаарч ажиллах юм байна. Тэгээ тун удахгүй олон улсын октын өдөр олно. Энэ дээр бид нар яг үндэ эмэгтэй хүүхдүүдийн асуудал ярихаар ингээд сүүлийн үед анзаараад тахаар тэд нар нэг их хурлын тэр нэг 13 хүүхэн хайжцсан. Тэр эмэгтэйчтэй холбоо хайжцсан. Эсвэл тэр хүүхэн яатсан, ээж нь яатсан гэдэг нэг юм асуудал яригдаад байдаг. Тэгвэл бид нар хүүхдээ бид нар хамтдаа хамгаалах үүрэгтэй. Энд ээжүүд аавууд бид нар хэн нэгэн их хурлын гишүүн гэхээсээ илүүтэй ээж нараа аав нараа тий бид нар хамтдаа хүүхдүүдэд хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр энэ октоо бид хамт хамгаалмаар байна. Энэ хамт хамгаалахад та нар бас хамтраач албан байгууллагууд тий аж ахуй нэгжүүд одоо хуульчид өөр хэн байдیں۔ Тий бид энэ хүүхдийнхаа хамгааллын асуудалд бид хамтармаар байна гэж бас уриалмаар байна. Иргэн бүрийн хандлагын асуудал, иргэн бүрийн ухамсарын асуудлын чухал маш их чухал. Тэгээ яг үндэ одоо энэ дээр бас нэг мэлчмэр байгаа. Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал ярихаар нийгмээр ингээд нийлээд сошиал медиа дээр те ингээд тэр аймгийн тэр сумын тэр хүүхэд ингээд хүчндүүлж гинэ гэдэг эргээд тэр хүүхдийг энэ нийгэмд амьдрах ирэхгүй болтол нь бид нар нийгмээрээ ингээд чичилдэг те магадгүй нэг санаатай биш юмаа гэхэд санаандгүй байдлаарч бид нар тийм хүчирхийлүүлдэ сууж идэг. Тэгэхээр энэ дээр хүртэл бид таны оролцоо чухал шүү. Та бүхэн бидний хандлага чухал шүү. Хамтын ажиллагаа чухал байна шүү гэж хэлмээр. За баярлалаа. Ингээд 95 жилийн түүхтэй танай байгууллагын хамт олонны одоо цаашдаа ажилд амжилт хүсье. Бидний урилга хүлээн авч ярилцсан дарсанд баярлалаа. Баярлалаа. Тэгээд та бүхнийг хамтдаа хамгааллын хөдөлгөөнд нэгтгэхийг хүсэж байна. За анхаарлаа хандуулж хамт хийсэн баярлалаа үзэгчдээ зочин цагуугаар өндөрлөж байна.
Gobi, Mongolian cashmere. Суулаатай Social Pay. Social Pay-ээр төлбөрөө төлсөн худалдан авалт бүр суулаа тавууллаа. Суулааны эрхээ Social Pay-ийн нэмэлтсэснээс шалгах боломжтой ба сар бүр 10 ацтан Amazon-оос худалдан авалт хийх 300